Ирээдүйд юу болохыг хүсдэг вэ? Асукарагийн мөрөөдөл маш тодорхой. Тэр багш болохыг хүсдэг. Ялангуяа хөөрхөн охидоор хөлөөлүүлэхийн тулд. Тийм ээ. Энэ бол түүний зорилго. Гэтэ түүний хамгийн сайн найз Ишида өөр төлөвлөгөөтэй. Ишида сургуулаа төгсөөд Асакурагийн хамт цэцгийн дэлгүүр нэхийг мөрөөддөг. Ишида энэ мөрөөдөлтөө маш ноцтой ханддаг бөгөөд Асакураг сатааруулах бүх зүйлийг устгахад юу ч хийхэд бэлэн. Ялангуяа ангийнхан Ямада Асукараг номын дэлгүүнэ гэж ятгах үед мөн хамгийн энгийн мөрөөдөлтөө нь Сато. Тэр зүгээр л хайртай хүнтэйгээ гэдлэхийг хүсдэг ба тэр хүн Асакура. Гэхдээ асуудал нь юу вэ гэвэл Асакура тэдний хэнийг ч сонирхдаггүй. Түүний сэтгэл юунч хөдлөхгүй, 50 хэвээр өөрийн мөрөөдөлтөө төлөрсөн хэвээр байдаг. Бас дотроо ангийн багшаа баг зэрэг л биширдэг. Гэхдээ магадгүй тэр багш нь өөрийн ч гэсэн нууцтай ч юм билүү. Өдөр бүр тэд мөрөөдлүүдээр мөргөлдөн бүх зүйл маш утга учиргүй хийнэ инээдтэй болдог. Тэгвэл эцэст нь хэний мөрөөдөл биелэх бол Масаогийн мангаагаас сэтүүлсэн Ишидато Асакура 10-аас 10 богино хэмжээний маш инээдтэй толгоогоо ажилуулахгүйгээр юм үзмээр байвал яг мөн баг зэрэг биел унгайсби учир нь Ишида Асакуратай хамт цэцгийн дэлгүүрнийхийг үнэхээр хүсдэг бөгөөд бүр энэний төлөө мэд болж ажилдаг. Өдөр бүр нэг аним